Нацан орчин шагнат яруу найрагч Аян Баянагийн лавга таныг өрж байна. Нууц төвчөөний нууц Боор хажуун түүхийг батгадгаар төвчөөлж Бурхад Тэнгэрийн цагааг шат шатанд нь нуух бий гүрний жаргал зовлон зүй-зүйдээр бацалж гүн чанарын утгыг мөрмөрөнд нь чагтлав бий Тэнгэр газрын сэтгэлийг боржигн хурандаан шингээж Тэнгис талай дайдыг хөдөө ард хураав Тэмүүчний оюун цагааг өндрийн өндрөөс тайлж Чингис хааны сууг ертөнцийн хязгаарт томов Монгол төвийн дорногдсон хэн бүхнийг хөвчилж мовсон ч мөксөн ч гомдохгүй ялхийн цогоор гэрч дүүлв ийд бос ухаан атгсан мөртнүүд ноён бүлхийг сэрээж эзэн төрний бүтээсэн эрмгийн аялгүй хуурдав энэхэн дэлхий дахныг уртын дугаар бүслүүдж инкамглан цогцлоосон эрхэд төрийг цуурдав атаатны гэршөөж андам болох арга билгийг ардуул цааслах амин үннийг тэвдэв ялан дээрхийн ухааныг ядравал өнжиг битгэлийг дөрөөн чимээгээр орчлон хөглөх зөв сонон зөрж биш уулмыг давах эрзэргийг нүүдсийн боломжийг амин байлгаж нүдэндээ цогтой номын хөвч сумын зөв явахыг нууцлгон төвчдөө идэлгэн төвчдөө тэр нууцыг хадгалж тэнгэр заяахан мэдэрч адууныхан захтал очоо заавал Аян бараг ярьсан баярлаа. Анхангаа хэрэгс орцож байгаа яруу найрагч Бямб долоо. Монголын нууц төвчөөний ирээдүйд өргөжлөг. Атхан дотор норох шороон ширхгүүдийг 10 тэртээ амьд байсныг эргцүүлв. Аав охин молын усгож урсаж байсан мэт амьсгалын тоолгон гоор инлэн тэмдэгдэв. Инлэн дундуур туучхан атгах дуртай болов. Энэ хөлийг амраавал түүх минь хазаах үедээ ингэж болохгүй занланд зүдсээр авч ураг шатгах эрэлхэг дээдсийн үйлийг улам бадраах учиртай. Нар халахад зүрхлэх сэнжин цагаан үүлс 800-ны тэртээж нүүсгэрт байсныг эргцүүлэхэд хад чулууны нүднэс мэлмэргүй гэлтэй хадиад гүйцэшгүй инлэн урсав. Инлэн гүүрээ гүйцэж алхах дуртай болов. Энэ нурууг амраавал өвгөд минь мартагдах үедээ эндэг хүчргүй тэрхэнд шансаар авч сэтгэлэн хатамдаж эгэлгүй дээдсийн үйлийг залгамжлан мандуулах учиртай. Хагас мянганы өвгдийн цусаараа дүүргсэн тойрон хатгүй сэтгэлийн минь төлөөсөн дундрахыг үзэж чадахгүй. Бүтэн мянганы ирчүүд цүүгээрээ усалсан болоод бүдэрсэн мөр бүхний минь тоодон бүхийхийг харж чадахгүй. Тэрдхийн цаг морин дээр цэлэм эргүүлж явсан тэнгэрлэг ирчүүдийн твэрч үсгсэн урс сантгай. Өндөр найрагчтай баярлаа. Өнөөгийн сайн сансан яриад Гомдын зэрүүдийн шагналт яруу найрагч Эрдэнэгийн ганцхан таныг өрж байна. За баярлалаа. Чойрын тэнгэрт орхон чуулсан даа гэхээ энэ өдрийн амраа болсон гэрья. Эрдэнэгийн сайнаар эзэн эс боллоо би эрт тэнгэр эцгийн хайраар эзэн боллоо би Чингис хаан Монголын улс төрчөө Улаан тэнгэрийн дол хар зүтэрсэн суудан тэнгэрийн цаг хавцаг хэрмэрди хурам шансанд сумалжээ хамар Монголыг хураасан цоорд талын үнсэн хадчулуун зүрхэнд харан шингээд нуулжээ хөхөрсөн цээжинд чорын соёо шиг автун хөдсөн дэвтэзүүдийг сасвараагаар төвчилжээ хүрд тэрний мөрөнд ус цалгаасан түнхлэг хөрстийн цагаан зовлонг хөлийнхөн чулуунд баралжээ тойрлын мэдгсэн шалдээр алтан бүсэцэцгэс тойрны олон мэрэгдийн нулимс садил шүүдэрлжээ тоорын залуумат шиг хоёр сайхан нэрийн
тодорхой уран амдгаа жохорын бүндийдэг шилжээ. Арслан барс өдрүүд өдөр салхин тийсч аян цэглгаан шиг сонсон элэр газар дарагджээ. Архан хасар шиг үлс омрын тэнгэр тийсч алтан ураг шиг усноо өдөрлийн тэргүүнд гэрэлтжээ. Нүүдлийн бууран дамжгалсан нүдний цэцгийн шиг наран нүгэл буйны цангааг альсан дашмт үйсэлжээ. Нүрэлж ирсэн баатруудын завжаар гоож хүнцэгэ нүүрэн завтай өрхний мөн насгарыг үүсгэжээ. Олоор цагаан нутгаар буйн сэлмний мөртэй сару он цагийн бодонд татарын шуурхтай хангирсжээ. Олцолж авсан юмс адуу малын толгой орой үчийн гэлан од гаргас хамаарчээ. Хан орчтон гиндрөө хүлэг орчин сэтгэл халуун мөсгийн алархайд найран шарах шиг үрсжээ. Хан эцгийн өрөөл сорхон шарын хөвөөд халуунтай өдөр 800-ыг үүсгэжээ. Улаан хүүтэй сонсроод эрчилэн томж бүтээсэн улаан гэртэй сутар нууц төвчөөнөр шоо улаан гүртэй үсийнхэн идүүгээ цагийг бүтээсэн улаан цустай дэдэс хяапаржигун Чингисэн өршөө улаан тэнгэрээ өршөөсөн хөхрийн гэрмэн өршөө. За энэ хамтлаг найрагчтай баярлалаа. За Дорнод аймгийн утцгуулын салбарын гишүүн, Өглөө зохиолч төвийн гишүүн, Гомбын зэрэгтийн жамлагт Ноон жамбын мөнгө сайхныхаа урьж байна. За Дорнодчуудынхаа амрын дээр бас амжилтаа. За ноцтолч гэдэг юм шиг. Орчлон дэлхийг өмж байхад, олон Монголыг нэгдэж байхад, онон хэрлэнд цалигж байхад, омог тэмүүлжинг зангидж байхад, суу хэлэхдээ өгн номчин содорж үлдээсэн ноос төвчөө, яаж мандсан дээдсийн яс тусаараа бичигдсэн ямагт Монгол гэдгэн санаас төрхийн дуулал тарин мэт цээжлэх, тавилан мэт шидэх, шүншилж үлдээсэн шүтэн ноос төвчөө, шүлгэж шаардсан сургаал ноос төвчөө. Догшин хүү онжилүүдэд 700-ны нас хэлхэнд домог шиг, онцог шиг, хаадын бунхан шиг, хадны зураг шиг нууц орсон нуус төвчөө, нууж орсон нуус төвчөө, цагаан ногч цагаан тэрэн давсан цаад нууцыг нь хэмжүүл битсүү, наран даж нааш иргэсний нарийн хүчнийг үд ухсуу, ямар тайч нуус төвчөө Монголын хэм, яаш маргасан бидний хэм, тэнгэрийн надад шаштар үлээ, тэргүүндэн дээдлэх шүтэн үлээ, ялуусан дээдсийн сүнс юм, ямагт бидний сүл тима нуус төвчөө. Баярлалаа. Мусах найрагчтай баярлалаа. За Дундгой аймгийн сайн цагаан сумын Монгол яруу найрагч Балжин намын өвгөн туяа таныг урьж байна. Нууц тавчаа танаа. Өндөр түүхийн урчиг холбосон мөнгөн хагсуурга өвгөн жамнаас өртөөж ирсэн хөг их цалив танаа. Хөгчөний омог ширээсэн урчиг хүн бэлтгэл бивэр хөлгийн хугацааны энхэн мөчлөөс зөрөглөн байж нэг хөрн юм. Дэрсүүд зооны дэрслүү шалгуурт хөвчин Монголд амгалан байна. Амгаландаа гар газар хөл хөсрө эрхлэнхээ суугаа. 12 их шадыгт алганыхаа зорлого шиг хөндлөн дадлгачаад алтан дэлхийд бид их гүрний уснаа гэж ам бардам аархан байгаач. Аяг усанд туссан ганц тусал цосон мөрөдөл амны өглөөр болсон үнэн гарвал бүдэрний алдаж айсуу даяарчлын урсгалд бодол шүүрэгтийн цагт аяа би хүмүүний орчлонд 5 гүрний голом тасаасан аваа Монголын хоочоо гэж дуу алдах язгуур хэл зоцрох учрыг ямбанд огшиж гачлан дагшлаач яс хурцагдаж цус шахагддгийн чанарыг янзшгүй хугацааны ихэрчлэн бүү март хэмээсэн өтгсийн цагаас зарцах нэг өрний далай салхихэд сайн нэг ухуулах бие хэмээснээс өг шаштай сөхрөн гой.
Манан зүсэн сонсдох эдэр бүгдийн хашаа адад магтаал буруутгал тунгаагдсан их цалиг дүрлцэж манцуутай нэлгсийн цоход Монгол хэмээн давцлаад магнит баримтаглаад манхагтаа адастаж голоотой хураалахыг үзэхээр мансан түүгийнхээ мансан учийг ариусган задлахаар маш их эрхэмсгийн чондод нууц товчоо та харин бүтэн орчиж хайлаа. Эзэн модоонаас үйлсэн дууд сумын харуулга их Монголын голомтоос шүншиг аван өнөөд зорход Евр номноос захиас үлэн ниссэн 90 үеийн жаншлаач эртээс идүүгээд өртөөсөн удмын артан хэлхийг ирэмэлцэх заншлын нарийн язгуурыг эрвэлжин дөрөв сүү тусах ихийн өрөөлийн нууцыг эн чин Монгол туурахныхаа гэж хөвчтөлхийг тунхаглах цусны барц баталгаа галт шаштар та үнэт буцчиж хайлаа. Өндөр түүхийн учир холбсон өнгөн харсуурах өвгөн жанаас өртөөлж ирсэн хөг их цалиг танаа хөгчөөний омг ширээсэн өчөөхөн бэлтрэг бивээр хөгсөв салхид тэнгэрийн үйлхийнээс хөвлөр сарын тэргэл мэдүүлэн үлжээ. Окторын цулбар босоо бичгээр амьлуул олонгийн гүнзгий утга дэлгэр Монгол хэл минь орчлонгийн эргэцэн дөрөөндөө алсан инхэр цалиг минь өчөөхөн бэлтрэг бивээр ардын тэрэг ахин нэгэнтэй сүслэн үлээ. Нус тавчаа та бүрэн байж бүтэн гэлээрэй. За, бүгдөө яран ягштай баярлалаа. Мянмарын амархуу Архангай аймгийн хотцомын уул Монголын зохиолч төвийн жаргалт алтан мөдийн эзэн Моржлэлсэн наадмын дэрвэн жаргалт яран аригч. Замын хажуугаар нэгэн нууц тавчаа алхан. Зайгүй сүндэрлэг шилэн харшуудыг үлийн ширтээд зайдуу сонгоног суудлын дэргнээс дөрвөн ширвсэн ч замын хажуугаар нэгэн нууц тавчаа алхан. Хамаг Монголын тэрсэн нутгийг алдахгүй гэж хатгалдагч аймагуудыг хуудсан дамбагтан хурааж цус мөлөнсөн дугаагдсан хөх төвхийг нь цуур аймагын өмнө самунтан хаман ороож цуутай жингсэн дамган дураагдсан улсыг цул алтан үсгээрээс илсэн нууц тавчаа явуулснаа Месэр ирийн хүннүгүрэн мэрэгд гарахын орон гэрээгийн эрдний түүх домогтой энд үзхүүц эрдэнсийн их судар нууц тавчаа явуулснаа суугыг төгөлдөр залуухан жинхэн байснаа сууршин зууны хотыг захан алхахтан дурснаа хураасан овгаймгуудын нэрсээр зузаарсан судрын хуудсыг нэзгүүртэл газар нутгаан алдснаас тэмүүжин эзний эрдэн дор цугдарсан мөдөлчин өгөөд тэмдэглэгдсэн удман сарнил ясан сайн алдснаас өвгөн судрын хуудсууд нь шуугдан баримтагтан холгоод өд мэд хөнгөн гавшгай шангай алхнаа алдагдсан олон уул усны нэрсийн судрт өнчрөн үлдэж араас нь нодсон зарим нэрсэн хариунд хөлсөн хувраад хагдсан дүмэн харгил хаг соёл дэжиж хагарсан чаасан гэзэж хүн үлгэр болсныг судрын баримтагны гаднах цаг хугацаа урсгалан урсаж суурин хотуудыг үүсгэж нүүдэлчдийн өсгөө шахаад шавсан хуудсан дэх баатруудыг эрен үе танихгүй гэж шаацсан наах үйл гэзэж хөтгөн үлгэр байсныг замын хадуугаар алхсан хажуугаар алхсан нууц товч өргөцүүлээд задгай сахин сэмрэх баримтхан хумж зогсдол элгэн мутагтан хоцорсон гол мөрнийхэн усын болов эвлүүлж орсон баримтныхын нэрэм тарнарж их хоронд нь үлдсэн уул нуруудын оргилын болов эмхэлж орсон баримтныхын сум хүчин тарж хураасан улсын голонд бүрэн бүтэн байсанд хуучин нууц тавчаа баяр хөөр тавтаад хуудас цаасан биеэр нь жигүүр ургах шиг болжээ. Хотон монголчээр нь жимбүр дуурч санагджээ. Бэлэг танхай хөхнүүлчдийн цус бэрийн талаар бүгшиг болжээ. Замын хажуугаар хаж явсан нууц тавчаа замбуулын далах хавсран далархаа цаашаач оджээ. Өвсөн дундуур өгөлжин мэчгээр татлан нутсан мөрийг нь өндөр хөхтөнгөрөөс шаацсан шаад шавсажээ. Хас буу тамгаан яасан бэ? Хамаг нутаг айдсан бэ? Амархан байрштай баярлалаа. Бансхийн хос хоёр Боолтой аймгийн хөгсөлөх Алтай хөгсөлөх уран төслийн нэгдлийн гишүүн яран байгч. Боолтой аймаг сонсож байна. Алан хоёр үеэр байна. За та бүхэндээ өндөр бүхэлтэй мэндийг хүргье. Сүбэдэ. Дуусан намгай хөөстөө дорн зөв тавласан
100 мянган төвийн олон алтны төргөн 100 хоногийн газрыг цахилаар ирхэн наадаж зул яраа ходтой хаяа нээж асваа. Хүнгөрний уулгалаас эмээж уссан хэрэм хүрэн ансад халуурын бараан төгшин мэхивээ хүрэлхэн царайтай Монгол ирсэн ухаан хүний зориг шилдэрч эвийн модыг зарваа. Зориг чанжин сүбэдэ тэнгэрийн задлаг дуудан зовн дүрсэн мамрыг ишин зуур гэрэлтүүлэхэд зоосон нүгээс харан гэрэл нэмэн талбаарч зовны амьдрахсны мэлмийг үүрийн салман гэрэлвэ. Сүрэг сүбэтэ хан төрийн ил байв сүүдэр нартай очтон хас тамганы дардас байв ёсоо алсан харийнхан хан тэнгэрийн аянг байв ёроолгүй гүндалан хүчит хашуурга байваа. Уухай хашгирах ирсэн цус цалгсан дуун умраас өрн хүртэл тэнгэрийн аян цахилмоо уус нөхөлж газар хуйоосон ядуу додос ирж уус дамжин амаржах инх цагийг анирдмоо. Зөөсөн амгай хөөстөд олон зүйл авчирсан 100 мянган төвийн олон алтны төргөн 100 хоногийн газрыг цагаан өвгөн наадаж зурж арай холтой хаяа нийлэн буцваа. Баярлалаа. Бас хоёрын найрагчтай баярлалаа. Хормос тэнгэрийн Эрдэнэ талаа найрагч орж ирсэн үү? Эрдэнэ талаа. Эрдэнэ талаа. Хараагүй. Эрдэнэ талаа орж ирээд дөрөв харагдахгүй байсан болохоор за дөргөө шанаар мартж байгаа Монголын зохиолчдын гишүүн Гомбын Сэротын шагналт хэдхэн хоног өмнө Монгол улсын соёлын тэргүүний ажилтны цоо тэмдгээр шагналсан яруу найрагч Эрдэнэ талаа өрж байна. Энд бас нууцч юм шиг шалгасан байгаа дөрөв гадаа гарсан хэсэнд өрөөг байсан. За ингээд дуу цэцэрлэгчид Ортой аймгийн уугуул Гомбын Сэротын шагналт одоо манай Аян алгаа найрагчаа өрж байна. Алгаа найрагч маань олон projekтоор цэцэн наадам шалран оролцож байгаа орон нутгийнхаа олон наадам дөрвөлсөн Монголын бас нэг сайхан өндөр наадамд шагналтай наадам дөрвөлсөн юм яруу найрагч байгаа. За алгаа найрагч маань жүлгийг сонирдъя өгдөө. За та бүхэн тэнцвэрээ өөдөө өвшилгэж намаан сүрэлж татхад сум өөдөө эхэл өг соёл үлгэр домог үг түүхэн өөдөө тандар хөргөссөн туг тахил сүлдэн өөдөө тэр дэлхийд нэрэн сүрээсэн ихэзэн Чингис хаан өөдөө газрын холыг туулах шамс төлгүүдийн тоос өөдөө анжал сэдэн эрен мохоогүй зэрэгэрсэн уухайн дуудөө өндөр их заяатай бид бүхэн өөдөө өрн дорны хаанчилсан Монгол хүн өөдөө боордогдийн захиж зангидсан бурхан сургаал өөдөө босоо Монгол бичгээр хамгаалсан нууц товчоо өөдөө Баярлалаа найрагчаа. Яруу найрагч Эрдэнэ талаа Доргоо Хормос тэнгэр садрын дөрвийн гишүүн. За баярлалаа хөөсчнаа. Хооцсон хугацааг өрөмж авах гэж шүүгэншээ. Дэнгийн гэршиг асарсан намны сүүсэн цэцрэг дэлхийгийн инкрет хөвж амарцсан их шиг бүүгээ илэн одын гэрдийг дээлийн гэрийн товч тайлх шиг юм ярьж орог 6 сарны сүү хүн чулуун хөвгөлн эртний өвлөр дом адуу янсаар шиг сонсогдож эмгэг өвгөд зулын гэрэл бариад тэнгэр дээрээс харан хүний амьдралын түмэн зураг гэр тутуур өмөлдөж хүүгүүд хэл орох шиг дүүг зосолтгүй чулуун хуучин хугацааг баримжаахад тэнгичл болгодно шууртай гэрийн хаягаар цал нэм тоглож шуугсан дэсний толгой дээрс манан тийжилж хүн 17 сар сүхтүү давж удаг өнгийгүүд амхан зүүдэнд хуурын чухс өөрөө хөгөрн аавын итгэл дүүрэн зассан шууд тоон дээгүүр сүүдрэн онгож аянчин цэвхцаа гэрийн баруутайж бурхан өмнө мөргөн ээжим нүрдсэн галын эчин түүх тулаалсаж игсэн дээлэн яран тухлаа хойд уус цай орчлон хуучин цэвхцаа өрөмж авахад тэнгичл болгодно
Сарцааны дуур үг шиг энэ тэнд бүдэгхэн сонсогдоод аянгын гэлбан газрын байц харагдах шиг намар цаг ирж үзэгдэн цасны сур дөрөв жилийнхээс ирж дуудахад уус давтал савжиж аглах өвчин гүнд эцэн хэрэм залбирал үүдэх нь харагдана. Адуу амгаан зэжтэн уян дээр илэн галмын зүү зүгнүүд алсын газрын дэтгэс би хүүгэн зүүдэж ирэх хүн болно. Монголын тал нутагт адууны мөр томооны бэлгэлт шиг үлдэж мөн чанарын тухай шүлэг бичээд үүр цайлахад би өөрөө үзэгдэн хуучин цогцсон баримжаахад ингэж